Гэр хорооллыг хөгжүүлэх тухай хуулийн төсөл. Санаачлагч улсын хурлын гишүүн болд. Хуулийн зорилт. Энэ хуулийн зорилт нь иргэдийн эрүүл, аюулгүй таатай орчинд амьдрах эрхийг хангах, эдийн засгийн эргэлтэд иргэдийн газар, үл хөдлөх хөрөнгийг оруулж, амжиргааны чанарыг дээшлүүлэх зорилгоор хот суурин газрын инженерийн дэд бүтцээр хангагдаагүй нутаг дэвсгэрт иргэдийн өмчилсөн газрыг тохижуулан хөгжүүлэх, амьдрах орчноо сайжруулах талаар гаргасан иргэдийн санаачлагыг дэмжих үүсэх харилцааг зохицуулахад оршино. Өнөөгийн байдал. Улаанбаатар хотын хүн амын 60 орчим хувь нь гэр хороолд амьдарч байгаа бөгөөд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж чадахгүй байсаар байна. Хэдийгээр Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөх замаар барилгажуулах хөтөлбөр 2013 оноос эхлэн хэрэгжиж байгаа боловч уг төсөл нь хэд том, иргэдэд тийм ч ашигтай биш, төсвийн дарамт ихтэйгээс шалтгаалan удаашралтай, зогсон байдалтай явагдаж байна. Уг төслөөс хамгийн их хожих сонирхлын бүлэг нь иргэд байх ёстой атал ихэнх ашиг тусна барилгын компаниудад ноогдож байгаа нь ч уг төслийн удаашрах бас нэг шалтгаан болж байгаа юм. Ийм шаардлагатай хууль эрх зүйн баримт бичгүүдийг шинээр ба шинжилэн боловсруулж, орон нутагт нэгэнд хэрэгжиж байгаа хөтөлбөр санаачлагуудад тодорхой тохиргоонуудыг хийж, хамгийн гол нь иргэдийн санаачлаг, чармайлт, урам зоригийг нэмэгдүүлж, хөрөнгө санхүүгийн бололцоотой бүхий л их усврээр тэдний үйл ажиллагааг нь санхүүжүүлэн дэмжих замаар л иргэдийн амьдрах орчныг сайжруулж чадах юм. Олон улсын хөгжлийн туршлага. Айл өрхүүд нэгдэн нийлж орон нутгийн захиргааны дэмжлэг батлан даалтаар зээл авч мэргэжлийн байгууллагаар барилга бариулан суурьшил үүсгэсэн бодиттой жишээ нь бүгд найрамдах Солонгос улсын Аньян хот юм. Төлбөрийн чадвар муутай айл өрхүүдийн нэгдэлд зээл санхүүгийн дэмжлэг тусалцаа үзүүлдэг банк зээлийн тогтолцооны загвар болох олон улсын нойлын шагнал хүртсэн Бангладешийн Грамин банкыг дурдж болно. Эдгээрээс харахад амьдрах орчноо сайжруулахад иргэдийн өөрсдийн оролцоо маш чухал. Яагаад гэвэл амьдрах орчноо сайжруулах нь нэн төрөнд тэдэнд нөлөөлнө. Барилгын компаниуд бол гүйцэтгэгч төдий байх юм. Гэр хорооллыг хөгжүүлэхэд баримтлах зарчим. Гэр хорооллыг хөгжүүлэх төсөл нь тухайн газар орчныхоо онцлогт тохирсон 10, 100, 1000 хүртэлх айл өрхийг хамарсан хөгжлийн хөтөлбөр нийгмийн эдийн засгийн бүх асуудлыг цогцоор шийдэх зарчимж нийцсэн байна. Дэд бүтэц, сургууль, цэцэрлэгийн асуудлууд нь иж бүрэн шийдэгдэх төсөөлөл төлөвлөлт хэрэгжилттэй байна. Амны орон сууцны хотхон барьж байгуулах төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэдийн жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний бизнесийг татвараас чөлөөлж, тэдний эрх ашигыг урт хугацаанд тогтвортой байлгах чиглэлээр дэмжиж, өрсөлдөөний хамгаалалтыг бий болгох цогц үйл ажиллагаатай байх зарчмыг баримтлана. Гүйцэтгэх арга хэмжээ. Иргэд өөр хоорондоо нэгдэж 10-аас 100 өрхийн нэгдэл үүсгэн хамтын санаачлагаар амьдрах орчноо сайжруулах төсөл боловсруулна. Гэр хорооллыг хөгжүүлэх хууль батлагдсанаар иргэдэд маш эерэг үр нөлөөтэй үндсэн 5 боломж нэгдэнэ. Үйлдвэр үйлчилгээний жижиг төв бүхий амны орон сууцны хотхон. Илүүдэл талбайгаа зарж борлуулах түрээслэх зорилго бүхий амны орон сууцны хотхон. Иргэдийн боловсруулсан төслийг нутгийн захиргааны байгууллагад танилцуулж батлуулна. Уг баталгааг үндэслэн банк санхүү, хөрөнгө оруулалтын байгууллагууд иргэдийн нэгдэлд зээлийг шууд олгох замаар гэр хорооллыг хөгжүүлэх эдгээр төслийг хэрэгжүүлнэ. Иргэд амьдрах орчноо сайжруулаад зогсохгүй үйлдвэр үйлчилгээний газруудыг байгуулан ажлын байруудыг бий болгоно. Оршин суугаа газраа орон нутгийн мэдээлж шилжүүлж орон сууцаар хангагдах. Оршин суугаа газраа орон нутгийн мэдээлж шилжүүлж нөхөн төлбөр авах. Газар өмчлөх хүсэлтэд газаргүй иргэдийн амны орон сууцны хотхон барих. Гэр хорооллыг хөгжүүлэх тухай хууль батлагдсанаар дараах эерэг үр дүн бий болно. Үүнд иргэдийн эрүүл, аюулгүй таатай орчинд амьдрах эрхийг хангах, эдийн засгийн эргэлтэнд иргэдийн газар, үл хөдлөх хөрөнгийг оруулж, амжиргааны чанарыг дээшлүүлэх эрх зүйн үндэс бүрдэнэ. Газар өмчлийн бодлогын хэрэгжилт эрчимжиж, иргэд амьдрах арга ухаанд суралцаж, урам зоригтой хөдөлмөрлөж, хойч үедээ үлдээх өв хөрөнгөтэй болох зөв хандлагыг бий болгоно. Хот суурин газрын хөрөс, агаар усны бохирдол буурч, экологийн тэнцвэр хадгалагдах, эрүүл амьдрах нөхцөл бүрдэнэ.
Иргэдийн хэрэгцээ шаардлагад хүрэлцээтэй санхүүжилт, хөрөнгө оруулалтыг хийх, банк санхүүгийн цоо шин дарамтгүй шууд тогтолцоо бий болж иргэдийн ахуй амьдралын төлөө үйл ажиллагааг дэмжих орон нутгийн байгууллагын зүтгэл бодиттой болно. Асар том биш алхам алхмаар иргэдийн санаачлагаар гүйцэтгэгдэнэ. Иргэдийн оролцоог голлох болгосноор тэд хувь заяаныхаа эзэн нь болно. Иргэдийн хамтрал орлогожиж, эдийн засгийн идэвхтэй оролцогчид болж, жижиг дунд бизнес хөгжих боломж нэгдэнэ. Анхаарал тавьсанд баярлалаа.